Өнөөдрийн хичээлээр хөрс үүсэх үйл явц, хөрсний шинж чанар, хөрсний өнгө, хөрсний бүтэц, хөрсний үе давхарга гэсэн агуулгуудыг судалнаа. Хөрс нь газрын гадаргын үржил шин бүхий өнгөн хэсэг бөгөөд ус агаар организм уулын чулуулагтай харилцан үйлчилсэний үр дүнд өсөж бүрддэг байгалийн онцгой бүрдэл юм. Тэгэхээр хөрс үүсгэхэд үндсэн 5 хүчин зүйл нөлөөлнө. Их чулуулаг, уур амьсгал, организм, газрын гадарга, цаг хугацаа. Тэгэхээр хөрсний гол элемент болох их чулуулаг. Энэ нь ургамалд чухал хэрэгцээтэй 18 элемент байдгаас нүүрс хүчлийн хий, ус төрөгч, хүчил төрөгч, азот нь хий мандлаас үлдсэн 14 эрдэс чулуулагаас гаралтай. Хөрсөнд зонхлох эрдэс чулуулаг болон химийн найрлага, физик шинж зэрэг нь үндсэн их чулуулагаас хамаарна. Уур амьсгал. Уур амьсгалын нөхцөл гэрэл дулаан, чигийн хангамж, салхи гэх мэт хөрс бүрэлдэн тогтоход чухал нөлөөтэй. Энэ хөрснөгтөд хөрс үүсэх үйл явцад дулааны хангамж хэрхэн нөлөөлж байгааг харуулсан гэрэлтэй ба сүүдэртэй газар үүссэн хөрсний ялгааг ажиглан тэмдэглэж аваарай. Тэгэхээр дулаан нөхцөлд үүссэн хөрс бол зузаан, бүтэц сайн, хөрс үүсэх явц нь хурдан, эрдэс бодис болон бичил биетийн элбэг. Химийн үршил голлож хүчлэлэг багтаа ялзмаг ихтэй үржил шин сайтай хөрс үүсдэг байна гэж харагдаж байна. Мөн хөрс үүсгэхэд цаг хугацаа чухал юм. 2.5 см зузаан хөрс үүсгэхэд 200-аас 1000 жил шаарддаг. Галтуулын дэлбэрэлт болсон газар хөрс үүсэх явц харьцангуй хурдан явагддаг. Өгөршил богино хугацаанд явагдсан бол хөрсний шинж чанарт их чулуулгийн шинж давмгаалдаг байна. Газрын гадарган уур амьсгалд нөлөөлснөөр хөрсний шинж чанарт нөлөөлнө. Жишээлбэл уулын орой хэсэгт температур бага учраас хөрс нэмгэн, ялзмаг багтаа хөрс бүрэлдэх үйл явц нь удаан байдаг бол харин хөндий хотгор газруудаар харьцангуй температур дулаан учраас хөрс зузаан, ялзмаг их үржил шин сайтай хөрс үүсэх жишээ. Унсан навч, мөчөр, үндэс, хатсан өвс зэрэг ургамлын үлдэгдлийн задралаар нүүрс хүчлийн хий, ус, бусад тэжээллэг элементүүд хуримтлагдаж ялзамгийг үүсгэдэг. Хар бараан өнгөтэй хөрсний органик бодис болох ялзамгийн бүрэлдэхүүнд азот, бусад тэжээллэг элементүүд гүмний хүчил орно. Гүмний хүчил нь ургамлын өсөлтийг идэвхжүүлдэг. Хөрсөнд бактери, хөрсний бичил биетэн, мөөгөнцөр, ургамлын үндэс, зарим амьтад, үрт хорхоо, авгалтай гэх мэт зэрэг олон төрлийн организм амьдрна. Тэд мөхсөн органик үлдэгдлүүдийг органик бодис болгон хувиргана. Хөрсөн дараах 4 үндсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Хамгийн их хувийг бол органик бус бодис буюу 45% эзэлж байна. Харин ус агаар 25% эзэлж байхад органик бус бодис 5% эзэлж байна. Мөн хөрсний шинж чанарт хөрсний өнгө, хөрсний ширхгийн бүрдэл, хөрсний бүтэц зэргийг авч үздэг. Байгалийн бүс уур амьсгалаас хөрсний өнгө шалтгаална. Ялзмаг их байх тусам хар бараан, төмрийн эсэл их бол улаавтар, харин чийг ихсгэд хөрсний өнгө тодордог байна. Хөрсний өнгө нь хөрсний шинж чанарыг тодорхойлдог индикатор болдог. Дээд хар бараан үеэсээ доош цайвар болох ба энэ доошлох тусам ялзамгийн хэмжээ багасж буй шинж юм. Өнгийг тодорхойлохдоо өнгөний гурвалжин ашиглана. Ингэхдээ хөрс бүрээс дээж аваад эдгээр өнгүүд дээр тохируулаад аль өнгөтэй ойролцоо байгаагаар нь өнгөийг тодорхойлно. Хар бараан өнгөтэй бол ялзмаг ихтэй хөрс байдаг. Тэгэхээр хөрсний өнгө нь
хөрсөнд агуулгадах химийн элемент, температур, чийг зэргээс шалтгаалдаг байна. За тэгэхээр хөрсний ширхгийн бүрдлийг элс шавар тоосны харьцаагаар тодорхойлдог. За энэ харьцааг харуулсан гурвалжин буюу хөрсний текстурыг ашигладаг. Жишээ нь 2.5 мм тоос үүнээс доош бол нанг шаварт хамруулна. Хүнд шавар, шавранцар, хөнгөн шавранцар, элсэнцэр гэх мэт түүнд агуулгадах хэсгүүдийн харьцаанаас хамаарч хөрсийг ялгана. За жишээ нь тоосны эзлэх хувь 20, шаврын эзлэх хувь 60, элсний эзлэх хувь 20 гэх мэт харьцаатай байхын үед хөрс нь шаварлаг бүтцтэй байна. За хөрсний бүрдэлд тоос ихэнх хувийг эзэлж байвал тоосрох хөрс, харин элс ихэнх хувийг эзэлж байвал элсэрхэх хөрс, шавар ихэнх хувийг эзэлж байвал шаварлаг хөрс гэж тодорхойлно. За хөрсний хэсгүүдийг шигшүүрээр шигшиж тодорхойлно. За 2-оос их мм-ийн диаметртай байвал том хайрга, за 1-ээс 2 бол жижиг хайрга, 0.5-аас 1 мм-ийн байвал том элс, за тэг зооны 25-аас 0.5 мм-тэй байвал дунд зэрэг элс, за 0.1-ээс тэг зооны 25 байвал нарийн элс гэж үздэг байна. За тэг 105-аас 0.1 бол маш нарийн элс. Тэг 1002-оос тэг 106 бол тоос, тэг 1002-оос бага мм-тэй байвал шавар гэж тодорхойлдог байна. Ингэж ширхгийг тодорхойлсноор хөрсийг газар тариалан эрхлэхэд мөн инженерийн ажил явуулах зэрэгт ашиглах ийм хүчин зүйл болдог байна. За мөн хөрсний ширхгийн бүрдлийг гурил шиг зуураад эмэрч үзэж бас тодорхойлж болно. А зурагт элс, Б зурагт элсэнцэр, за харин В зураг бол хөнгөн шавранцар байна. За хөрсийг устдаа зуураад эмэрч үзэхэд тасалдаж байвал хөнгөн шавранцар болж байна. За харин дунд шавранцрыг бол эмрээд эмэрсэн шаврыг дугуй хэлбэрт оруулаад тасарч байх юм бол дунд шавранцар болсон байна. За харин тасрахгүй байвал хүнд шавранцар. За мөн тасралтгүй сунах маягтай ийм байдалтай байвал шавар гэж үзнэ. За шавар бол ер нь гарт нааддаг юм үзлэгтэй. За энэ зургийг сайн ажиглаад зурж тэмдэглэж аваарай. За хөрсний үе давхаргыг тодорхойлохдоо 1 м орчим хөрсийг гүн рүү ухаж зүсэлдэхийн дараах байдлаар тодорхойлдог. За хөрсний хамгийн дээд үе буюу нэмгэн 30-аас үе. За үүнийг О үсгээр тэмдэглэгдсэн байна. Хөрсний өнгөн хэсгийн ургамлын унсан навч, үндэс мөчөр, шилмүс зэргийн хагас задарлаас тогтсон байдаг. За түүний доор ялзмагт үе. За ялзмаг бол голдуу хар бараан өнгөтэй, ургамал ургасан, үржил шимээр сайн, зузаан нь 25-аас 30 см хүрнэ. Б буюу хуримтлалын үе. За ялзмагт үеэс арай цайвар өнгөтэй, А үе давхаргаас зөөгдөж ирсэн бодис энд хуримтлагдана. За органик бодис дээд үеэсээ бага байдаг байна. За хөрсний хамгийн доод үе болох С давхарга, за суур ба их чулуулгын үе гэж нэрлэнэ. За энд органик бодисын хэмжээ өчүүхэн бага буюу бараг байхгүй, янз бүрийн хэмжээтэй чулуу их байна. За энэ зургийг мөн сайн ажиглаад зурж тэмдэглэж аваарай. За мөн тодорхойлт тос бүрийг сайн ялгаж тогтоож аваарай. За хөрс нь өргөргөөс хамаарна. За тундас, ууршилт, температур зэргийн нөлөөгөөр хөрсний зузааны хэмжээ бас өөр байдаг. За тэгэхээр энэ дээрх гурван үзүүлэлт жигд байгаа тохиолдолд хөрс бол зузаан байгааг бид зургаас харж байна. За тэгэхээр аль үзүүлэлтэнд давмгайлах, аль үзүүлэлт бага тохиолдолд хөрс нимгэн байгааг зургаас ажиглаад дэвтэртээ тэмдэглэл хийгээрэй. Дэлхий дээр байгаа бүх хөрсийг дараах 12 ангилалд хувааж үзнэ. За зургаас
молисойл буюу хээрийн хөрсний тархалтыг авч үзье. За хээрийн хөрс бол зурагт ногоо өнгөөр тэмдэглэгдсэн байна. За хойд өмнөд хагастай сэрүүн бүсийн уур амьсгалын нутгуудтай давхцаж байна гэж хэлж олно. За тэгэхээр хээрийн бүсийн тархалт Евразийн төв хэсгээр дундад өргөргийн дагуу Хойд Америкт төв болон өмнөд хэсгийн зарим нутгаар, за өмнөд Америкийн зүүн өмнөд нутгийн зарим хэсгээр тархсан байна гэх мэт ялгаж үзнэ. За мөн ардисол буюу цөлийн хөрс тархалтыг авч үзье. За цөлийн хөрс бол дэлхийд дээр одоо цөлийн бүс нутгуудаар тархсан байгааг бас зургаас харж болно. За харин манай орны хувьд бол газар зүйн байрлал түүнээс шалтгаалan байгалийн эрс дэс нөхцөл гадаргын жигд биш төрх буюу өндөр уул, нуруу, хотос хонхоор ухаагүй, хяр толгод, хөндий хоол, тал газар зэрэг одоо энэ хосолсон газарт олон янзын өвөрмөц маягийн хөрс үүсэх нөхцөл бүрдсэн байдаг. За ерөнхийд нь бол уулын болон талын хөрс гэсэн хоёр том бүлэгт хувааж 12 бүлэг 33 хэв шинж 150 төрлийн одоо хөрсийг ялгаж үздэг байх нэ. За Монгол орны хөрс ерөнхийдөө чулуурхаг боловч халах голын сав, орхон сэлэнгийн адаг орчмоор чулуугүй хөрстэй бөгөөд тариалангийн үржил шимт сайнд тооцогдно. За ийм хөрсөнд 2 мм-ээс том чулуулаг бараг байхгүй. За манай орны хойд хэсгээр хурд хунц харьцангуй их урмлын нөмрөг өтгөн учир тэнд тархсан хөрс үржил шимийн хувьд маш баялаг байдаг. Харин өмнөд хэсгээр хурд хунц багтай урмлын хучлах сэрэг тачирхан хөрсөнд одоо органик бодисын хуримтлал багтай тул үржил шимээр ядуу байдаг байна. За нутгийн ихэнх нутгаар бол хүрэн хөрс тархана. За хүрэн хөрс тархсан нутгаар хурд хунц бага ундаг, дунджаар 150-аас 350 мм. За үлдээ хүйтэн цасан хучлаг багтай зунан халуун байна. За мөн хөрсний хүчлэг ба шүлтлэг байдлыг одоо энгийн аргаар тодорхойлж болно. За зориултын савнд хөрсний дээжээс хийгээд түүн дээр ус нэмээд 2 минут орчим одоо байлгана. За латмусын цаасыг дүрж үзээд дараах одоо өнгүүдэд одоо ойролцоо өнгөөр нь хөрсний хүчлэг ба шүлтлэг байдлыг тодорхойлдог байх нэ. pH нь 4-өөс 7 бол хүчлэг, 7-аас 11 бол шүлтлэг. За 7 бол саармаг хөрс гэж үзнэ. За хуурай уур амьсгалтай бол шүлтлэг шинж давамгайлна, саармаг хөрсөнд бичиг биетэн болон тэжээлийн бодис элбэг байна. За манай орны нутагт хүрэн хөрс, хар шорон хөрс, ойн саарл хөрс, нугат намгийн ба намгийн хөрс, говийн бор хөрс, мараалаг ба хужирлаг хөрс гэсэн одоо хэв шинжийн хөрснүүд голлон тархсан байна. За бидний үтсийн агуулгаас 2020 оны эсэлтийн ерөнхий шалгалтын бие хувилбарын 24-р даалгаварт хөрсний зөвсөлтийн зурагт бие үсгээр аль давхаргыг тэмдэглэсэн байна вэ гэсэн даалгавар ирсэн байна. За даалгаврын зөв хариулт бол мэдээж D буюу хуримтлалын үе байна. За энэ хариултыг бол шууд одоо зөв хариултыг олж байхаа гэж багш нь бодож байна.